Монгол Улсын ерөнхий сайд миний бие Улсын их хурлын гишүүн Баттүрийн хоёрыг Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилон батламжилж байна. Монгол Улсын засгийн газар нь үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь зааснаар төрийн хуулийг биелүүлэх, хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэд тэмцэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг. Энэ бол төрийн зүрх болсон хууль зүйн дотоод хэргийн салбарын чин ариун үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм. Төрийн шударга байдал иргэдийн итгэл хоёр салшгүй холбоотой. Хууль шударгаар үйлчилж төр хариуцлагатай ажиллах ёстой. Хуулийн өмнө хүмүүхэн дэвширхтэй байх ёстой. Монголын хөгжлийг удаашруулж ард түмний итгэлийг сулруулсан авилга албан тушаалын гэмтэрэг баялаг нүүрсний улаатай хүний эрхийн зөрчилтөд тууштай тэмцэх нь манай засгийн газрын энэ тэргүүний зорилт юм а. Баялагын хулгай нүүрсний хулгайг тасан зогсоож учирсан хохирлыг арилгах, гин буруутай этгээдүүдэд бол хуулийн хариуцлага хүлээлгэх, далд эдийн засгийг болгох нь Монгол улсын төр ард түмний эдийн засаг нийгмийн нийтлэг эрх шиг. Энэ бүхнийг шийдвэрснээр цалин дэтгэврийг шаардлагатай түвшинд хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх бодит боломж нөхцөл бүрдэнэ. Баттүрийн хоёр нь хуулийн эрх зүйн салбарт 23 жил ажилласан, мэргэжлийн өндөр түвшний хуульч, бодлого боловсруулагч, шударга зарчимч, эрч хүчтэй залуу улс төрчмийн энэхүү хууль зүйн дотоод хэргийн сайдаар энэ цаг үе томилж байна. Тэрээр 2016-аас 2018 онд хууль зүйн дотоод хэргийн дэд сайд, 2023-аас 2024 онд хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаанд шударгасны тогтолцоог бичүүлэх, авилгын эсрэг хуулийн шинжилт, бодит дахин заргааж ажиллаж байсан. Иймээс түүнийг хууль, эр зориг, шударгасны үнд зарчмыг хамгаалж, төрийн хуулийг хэлбэртгүү хэрэгжүүлэх чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү нэг хариуцлагатай албан тушаалд томилон батламжилж байна. Монгол Улсын сайд гэдэг бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байхын хамгийн дээд хариуцлага юм. Сайд бол албан тушаалын биш, ард түмний итгэлийн эзэн байх ёстой. Иймд ерөнхий сайд миний бие засгийн газрын бүх гишүүдэд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, үндсэн хуульд эрх зүй төрийг баттах үүргээ бүрэн ухамсарлан кабинетийн зарчмаар хамтран ажиллах зарчмыг хатуу шаардаж ажиллаж байгаа. Мөн гэмбүү нэг хэлмэгдүүлж болохгүй, хүний эрхийг зөрчиж болохгүй, гэмт этгээдийг ялд завшуулж болохгүй гэдгийг ямагт санаа ажиллахыг сануулъя. Энэ бол улс төрчдийн нүүрсний хулгай, баялагын хулгай, авилгалтай тэмцэх улс төрийн хүсэл зоригийн хэмжээ шалгуур юм. Монгол улсад хулгай худал биш, үнэн ялах ёстой. Хууль дээдлсэн төр, шударга ёсонд итгэсэн иргэн, хариуцлагатай төрийн алба, энэ гурвын нэгдэлээр Монгол улс хөгжин дэвж хүчиртэй, баялагтай эзэн шударга төрийн төлөө ард нийтээр Монголынхаа төлөө хамтран зүтгэцгээе. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор төрийн сүлд маань байж Монгол улс маань мандан бадархалтгай.